МСС Coca-Cola компани хог хаягдталтай хариуцлагатай хандаж 2030 он гэхэд борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцвэр хэмжээний хуванцрыг дахин боловсруулах томоохон зорилго тавиад байгаа юм а. За энэ хүрээнд МСС Coca-Cola компани, TML компани, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл хоорондын 3 талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. МСС Coca-Cola компани хуванцар савны нийлүүлэгч TML үйлдвэр 2021 онд ашиглалтанд орж хог хаягдлагүй дэлхийн компанитай ажлыг хамтран өрнүүлж байгаа. Тус компанитай ажлын хүрээнд иргэдийг хуванцраа зөв англи хаяхтад хөвшилт хүрээлж байгаа лээ. Энэхүү хуванцрыг дахин босруулахад зөв гинжин эхлэг бий болгоход оролцогч талуудын үүрэг оролцоо хамгийн чухал өгөөд Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс энэхүү ажил томоохон дэмжлэг үзүүлэх юм. Нэг жилийн хугацаанд хуванцрын хаягдлаггүй дэлхий гэдэг компанид ажлыг эхлүүлээд явж байна. Тэгээ бид нарын энэ өнгөрсөн жилийн хугацаанаас харахад бол хуванцрын хог хаягдал хамгийн их үүсдэг мөн цуглах газар нь бол одоо сөөхүүд юм байна гэж ойлгосон. Тэгэхээр сөөхүүдтэйгээ хамтарч ажиллаж энэ их дэлхийгээ хайрлах, хамгаалах ажилд хамтран оролцъё гэж шийдсэн юм а. За манай үйлдвэрийн тухайд гэх юм бол сууц өмчлөгийн холбооноос ерөнхийдөө бол гол зорилго нь Английн ялгаж байгаа хог хаягдлын Английн ялгах дадал төрч хөвчөөчөө суралцаач гэсэн саналыг нэгдүгээрт нь тавьж оролцож байна. Хоёрдугаарт нь өөрсдийнхөө хоримтлуулсан байгаа, цуглуулсан байгаа энэ ундаа усныхаа хуванцар самнуудыг бид нөр өөрсдөө тээвэрлэлтэй хийгээд Улаанбаатар хотын хаанаас ч 21 аймгийн хаанаас ч өөрсдөө тээвэрлэлтэй хийгээд татаа аваад айлаадах бүрэн боломжтой байна. Суухууд анхан шатн дээр англиад байдаг. Эргээд хог тээврийн компаниуд маань ирэхээр ангилсан хогийг одоо нэгтгээд очиж явчихдаг. Англиас нэмэргүй шүү дээ тийм ээ. Ийм байдалтай байгаад байгаа учраас бид хүн яг одоо энэ компанитай хамтраад яг анхан шатнаас нь үйлдвэрлэн шууд тээвэрлэдэг энэ системийг нэвтрүүлж орж ирнэ гэж үзэх хэрэгтэй. Улсын хэмжээнд 1600 гаруй сууц өмчлөгчдийн холбоо бүртгэлтэй байдаг. За тэдний 30 гаруй хувь нь хогоо англин ялгаж тушаадаг. За тиймээс бүхий сууц өмчлөгчдийн холбоог хотхондоо хог англин ялгахыг байгуулж, оршин суугчдаа хогоо англин ялгах боломжоор хангахыг уриалж байна.